Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад тааруулан сонсож байгаа сонсогч үзэгчдтэй 2025 оны 10 сарын 1-ний өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр чинь лав гарагтай ахаа. Тий хажууд хүн суучгаар ялч үг сандарт юм биш үү? За Улаанбаатар хотод 10 цаг 11 минут болсноор бис халцгаа өрөөтэй Ямааны мах алуун дээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгчөөр доллар баги болон аш муутай ари за найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар харин Зя хаан Skytling машинтай болдоо урамшуулал мөн минут мэй дундаа хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Маш сайхан амарсан гэртээ. За шинэхэн сонсож байгаа хүмүүс байгаа бол эсвэл яг өнөөдөр лайвтай ч юм уу таарж байгаа магадгүй аппликейшнаар YouTube-ээр за манай бас радио хүлээж авч сонсож байгаа бол Ямааны мах халуун дээр нэвтрүүлэг маань яг одоо дэлхийд дахинд яг ямар мэдээлэлүүд халуун өрнөд байна, дэлхийн улс орнуудад яг юуг хүмүүс голчлон хайгаад сонирхож байна гэдэг ийм мэдээллийг хөтлөгч хоёр хөтлөгчийн хувьд яг газар дээрээс нь гэж хэлэхэд одоо хайшаач тийм гэхдээ яг халуун дээрээс шууд хүргэдэг ийм онцлогтой нэвтрүүлэг байгаа. За Ахмадын баярын минь дахаа. Халуун байлах хичээдэг. За баярлалаа. Ахмадын баярыг би жид болгон тун баяртайгаар тэмдэглэж байгаа. Үгүй энэ би ч хүргээгүй макасвэ еврей Ахмадын баярын минь түргий та хоёртоо гэж байна. Йоо. За баярлалаа. За нэвтрүүлэг маань уламжлал ёсоор YouTube дээр орж ирсэн комментод уншдаг байгаа тийм. За надаас эхлэе тийм үү. За YouTube дээр амар мижид 3 амар мижид гэж хүн гэсэн байна. Бүгдэд мэн Израилаас мэдчилж байна. Нэвтрүүлгээ өдөр хатахгүй сонсож байгаач сэтгэл бичээ суух зав за тэмхэн л байна. Кофе унгаа жаахан суугаад нэвтрүүлгээ сонсож байгаад айргийн хэлсэн мунаг их таашаал авдаг гэсэн хэсэгдэр эгээтэл хахаад хүчгсэн гүгнэ. Тэр нэ Дональд Трампыг магадгүй үе өөрийгөө Google дээр хайгаад тэгээд өөрийнхөө тухай мэдээллийг уншаад мундаг их таашаал авдаг баха гэж би өчтөр нэг ам алдсан байд юм аа. Би яг нөгөө өөрөө ирэхгүй айргийн нөгөө гоё зүүрлүүдтэйг сонсоод энийг төрөөддөг байхгүй бүр. Тэгээд жоохон хүмүүс багхийн нэгээд байгаа шүмжиг болсон. Шалтгаан нь айрын их гоё ийм инээдтэй зүйл ярьд юм шүү. За Ана Кине гинэ. Google чинь Израилийн сайд нөгөө Нетаньяхугаас бас их хэмжээний мөнгө авч Газад хүмүүс хоол хүнсний эрүүл мэндийн анхан шатны тусалцаа авч байгаа гэж фейк ньюс тараасан гэд мэдээ яваад л байсан. Ганц Google биш TikTok дээр ч бас байсан шүү гэж. Модул нөгөө чиний нөгөө Израилийн тухай ярьсан, Израилийн сайдын тухай ярьсан мэдэн дээр л энэ комментиг өгсөн юм шиг байна. Үгүй бах над чинь тань дээр л ирж байгаа. Ягаад тэгэхээр та өчтөр яг Google тренд юм уу та хоёрын аль нэг нь мөнгө авсан юм шиг нэг хүний тухай яриад байсан л та. Тэгээд би яг хардах хэрэгтэй нотлох боломжгүй боловч хардах хэрэгтэй болохоор тэгээд миний мөн нөгөө мага найз юм нөө. Мага боё make America great again гэдэг тийм үү? За оги бичсэн байна. Евро айрыг бол юугаараа дутах юм гэсэн байна. Евро айрыг гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Чи бэлгүү дээ. Харин үгүй. Айрыг гэж одоо угаасаа та битгаар сууж байхдаа айрыг гэдэг нь би л дээ. Тэрнийг бол мэдээлээ л та. Харин яг Европ төрхтэй гэж байгаа юм болоо. За яг гоо сайхан талаас нь харах хэрэгтэй шүү. Ерөөсөө юм тэр мөнгө талаас нь харах их буруу шүү. Ёо. Яг намайг мөнгөөр хэлсэн биз дээ. Доллар багийн евро айрыг. Би бол тэр гоо сайхан харж байгаа шүү. За. Таны мэдээлэлээс. За миний мэдээс эхлэе юу. За нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг нөгөө чич нэг 2-3 өдөр өглөө 4 өдрийн өмнө яг нэг арал дээр аваачаад 800 гаруй хүмүүсийг дуудаад айгүй олон газар дэлхийн өнцөг болон бүрээс хамгийн мундаг айр механ команд гэснийг дуудаад уулзалт хийх гэж байна. Яг юу утгах гэж байгаа юм бүүм мэдгээл бас энийг нөгөө хоёулаа шүүрхий боодог байх магадaltaй гэж ярьж байсан тийм. За энэ чинь шүүрхий байтгаа бас ер нь яг л боодог маань бол ерөнхийдөө одоо болоод баг хагарчлаа гэж одоо байж байна л да. Ягаад гэхээр энэ нөгөө Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалсан сайд Пит Хексет гэж энэ хүний тухай хайлт нь 50,000 хүржээ өнөөдрийн байдлаар. Гэхдээ энэ үйл явдал нь өчигдөр болсон үйл явдал юм шиг байна. За. Монголын цагаас бол бараг 12 цагийн өмнө юм уу да. За энд юу болсон бэ? Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Батлан хамгаалсан сайд Пит Хексет Виржиниа мужийн Квантика дахь цэргийн баазад дэлхийн өнцөг болон бүрээс 800 гаруй генерал адмиралуудыг цуглуулan үг хэлжээ. Хөө бүр 800 юм уу тий?
Надад чинь тэгээд нөгөө яг хоёлаа ярьжсэн шүү дээ. Тий. Энэ ингээд те дэлхийд даяар тархан ингээд сууршицсан байгаа тийм үү? Албаа хааж байгаа энэ өндөр дээд албан тушаалтай хүмүүсээ нэг дор цуглуулах нь зөв юм уу буруу юм уу? Аюулгүй байдлаас яг яаж байгаа юм бэ гэж ярьжсэн те. Тэгэхээр би 800 төсөөлөөгүй л те. Тий. Тэг яг миний зүгээр бас гайхсан одоо 800 хүнийг өнцөг болон бороос чухлуулна гэдэг чинь өөрөө маш их зардал шүү дээ. Тий. Зүгээр л нэг хүнийг нь $2000 авчирээ л та. За яаж нэг тооны юм болоо. За яалч одоо нэг өөрийнхөө нэг зан гаргалаа. За би хараа энэ дээр одоо яг юу хэлэх гээд байхаар ерөнхийлөгч Трамп болон Батлан хамгаалсан сайд Пит Хексет хоёрын хэлсэн үгнүүдийг ян дуржигдл нь уншин заяа. За сонсъё. Надад энэ үгнүүд нь эхлээд хинээтэй санагдчихснаа. Цаана өөр бодлогон ямар юмнууд байгаа юм болоо гэж зүгээр бодсон шүү. За Трамп бэлтгэлээ хоёр хэлсэн үгнүүд нь. За эд бол бидний генералууд, адмиралууд манлайлагчид ийм уулзалт өмнө хизээч хийгдэж байгаагүй шүү гэж хэлсэн байна. За одоо онцолж байгаа юм тийм үү? Тэгсэн мөртлөө мэдээж энэ дээр бол баг зэрэг зардал гарсан. Гэхдээ бид дэмий үрхийг хүсдэггүй. Үүний оронд бид нар сум буун зарцуулсан дээр гэх. Энэ нэг юм бас энэ үгэл банаг сонь санагдах байхгүй. Ажлаа ингээд хийгээд цуглуулж байгаа юм шиг мөртлөө нөгөө талд нь мөнгөө ингээд дэмий үрцэн гээд байгаа мөртлөө нөгөө талд нь энэ мөнгийг гэхдээ буу суманд зарцуулсан ч болно гэсэн утга яваад байгаа байхгүй. За мөн ер нь энэ эдгээр аюултай хотуудын заримыг нь бид цэргийн сургалтын талбар болгон ашиглавал баг үр дүнтэй юм биш үү гэсэн санаа хэлсэн байна тийм үү. За мөн өглөөний энэ цагт дэлхийд дахин нэгэнтэй дайны яам хэмээн нэрлэж буй байгууллагынхаа ахлах удирдлагуудаа уулзаж байгаадаа баяртай байна. Дайны аим гэсэн үү? Дайны яам. Дайны яам. За. Тий. За тэгсэн мөртлөө уулзалтын дараа сэтгүүлчд ярьсан хөхтэй энэ бол яг те зүгээр бидний цэргийн хувьд хэрсэн ажиллаж байгааг ярилцсан л сайхан л уулзалт болсон шүү. Энэ жижигхэн зүйл болсон юм шиг. Тэг яг Трампын өөрийнх нэг өнгө төрх нь ийм те нэг юм амар хүчтэй бодлого яриад байгаа юм шиг мөртлөө нөгөө талд нь ингээд нэг юм зүгээр хийг ёг гэдэг байгаа юм шиг нэг юм эсвэл тоглоод байгаа юм шиг. Жаахан бөөрийн хийн штэ яг яагаад байгаа нь ойлгомжгүй. Тэгсэн мөртлөө айгуу тийм. За би нөгөө ахыгаа магтах гээд байна. За ийм шүү. За дараагийнх нь Батлан хамгаалсан сайд асуулт байна л да. Нөгөө ахыгаа магтана гэдэг нь миний ах биш чиний ах болсон шүү. Ахнаасаа миний ах байгаа юм уу? Бүр хорж ирсэн булга автсан. Би бодож авах шийдсэн байж байгаа тэгээд очиод өгч шүү. За Батлан хамгаалсан сайд Пит Хексет гэдэг нэг одоо нэг за хэрвээ одоо зургийг явж гэнэ үү? Явж байгаа. Одоо энэ угаас алдартай үнэтэй. Одоо яг энэ найрлагч яг одоо өгцөн зурган дээр за зүүн буланд нь гараа урдаа авцсан сахал үстэй зогсож байгаа хүн бол Пит Хексет юм аа. Тий. За ёстойг баярлалаа. За энэ болохоор цэргийн сахилга ба дүр төрхийг чангатгах улс төрийн зөв бодол зөв байдал буюу за энийг би яг зөв орчуулж байгааг ойлгохгүй байгаа шүү. Зөв байдал буюу walk гэдэг нөгөө үзэл санааг шахан зайлуулах тэнэг мөргөлдөөний дүрмүүдийг өөрчлөх мэдэгдэв. За энэ дээр нэг хоёр нэг үйл ойлгомжгүй одоо үйл ойлгохдохгүй хоёр үг гарч байна. Walk нэг нь тэнэг мөргөлдөөний дүрм. За walk-нд бол угаасаа нөгөө гендерийн асуудал дээр тулгуурласан. Эрх тэгш байх нөгөө гендерийн асуудал буюу одоо нөгөө LGBT хүмүүсийг дайнд одоо оролцуулт одоо нөгөө армийн хэмжээнд авдаг энэ үзэл бодлын хувьд одоо энийг ийм хүмүүсийг бол баг одоо энгийнээр хэлэх юм бол авахгүй айрамд авахгүй болио шахя мөн үү нэг хоёрт нь тэнэг мөргөлдөөний дүрмүүд гэдэг нэг юм байт юм байна. За энэ тэнэг мөргөлдөөний дүрм гэдэг нь би яагаад ингэж нэрлээд байна вэ гэхээр зэрэгш энэ цэргийн шинжилтийн хүрээнд энэ одоо нөгөө буу сумыг хэдэн үед нь одоо яг цэнгэлэхийн хэдэн үед нь аюулгүй одоо нөгөө энгийнээр их юм бол бууныхаа нөгөө аюулгүй болохын нөгөө чагтыг буулгаад буудаж эхлэх ч гэдэг юм те юм хитрхи юм нөгөө явцуу юм дүрмүүд байд юм байна л та. Энийг болохоор зэрэг мөргөлдөөний дүрм гэдэг энэ балаа дүрм гэдгийг бас болно гэсэн утгыг илэрхийлсэн байна. За гэхэд би өгнүүдийг бас хэлье. Биеийн тамир дүр төрхийн стандартыг би чангатгана. Пит Хексет үгэнтэй одоо сайдынх нь нөгөө Батлан хамгаалсан сайдынх нь нөгөө. За хитрхи хол явсан хортой удирдлагын эсрэг дайралтуудыг зогсооно. Мөн нөгөө нэг миний түрүүнд хэлсэн нөгөө талбарт байгаа цэргүүд командлагчийг хязгаарлаж буй талбарт гэдэг нь нөгөө тулдааны талбарт гэсэн үг шүү дээ. Талбарт байгаа цэргүүд командлагчийг хязгаарлаж буй тэнэг мөргөлдөөний дүрмүүдийн бие эсрэг байна. За хамгийн нэг чухал үг хэлсэн одооноос тушаал дэвшил зөвхөн гавья болон чадварч суйлна. Бид энэ чиглэлд аль хэдийн олон зүйл хийсэн. Гэхдээ удахгүй нөх өөрчлөлтүүд ирнэ гэсэн байна. За ийм одоо ийм өгнүүдийг хэлээд ингээд дуусны дараа ажиглагчд буюу одоо энэ нөгөө нэг мэдээг бичсэн хүн маань ямар
үгийг одоо энэ одоо яг ямар учиртай юм бэ? Бодлогын хувьд ямар юм хэлж байгаа юм бэ гэхээ ингэж хэлж өгсөн байна л да. Одоо би тэр үгийг шууд хэлж байгаа гэсэн үг шүү. Walk гэх үгийг ашиглаж олон янз байдлыг дэмжих бодлогыг эсэргүүцэж буун зөвхөн цэргийн асуудал биш Америк нэгдсэн улсын дотоод улс төрийн маргааныг цэрэгт оруулж буй хэрэг юм аа гэсэн байна. За. Хоёрт нь армийг илүү догшин дайчин болох тухай амлалт нь сонсогчдод хүчтэй мессеж өгөх зорилттой. Ер нь одоо нэг талаа одоо энэ нөгөө стандартыг гаргаж ирснээрээ ийм арим одоо илүү хамгаалах гэхээсээ илүү товтлох шин чанартай армийг үүсгэх гэж байгаа. Энэ утгаараа хэрвээ энэ бодлыг эсэргүүцэж байгаа одоо армийн удирдлагын хүмүүс байгаа бол энэ стандартаар одоо цомгоцох юм уу гарах гэсэн ордлого харагдаж байна гэж үзэж байгаа юм байна. За ингээд бүр хамгийн сүүлийн утга нь сум болон буунд мөнгө илүү зарцуулна. Энэ бол одоо хинт хэлж байгаа үг нь ойлгомжтой гэж бол энэ мэдээнд дээр тавигдсан байна. За ингээд миний мэдээ дуслаа. За Дональд Трампын хувьд за 8 сар хавцаа байна уу 9 сар хавцаа батлан хамгаалах юм а дайны яам болгож нэрлэн гэдэг. Тийм. Ингэжсэн. За тэгэнгүүт мэдээж энэ чинь нөгөө нэг төлөөлөгчдийн танхимаар орно. Конгрессээр сенатын чуулганаар батлагдчихж яамны нэр солигдно. Гэхдээ ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд за одоо яг Pete Hegseth-ийг дайны сайд гэж өөрөө нэрлэж байна гэдгийг хувийнхаа Twitter дээр буюу Truth Social дээр мэдгэжсэн. Ингээд одоо ингээд болоод байгаа үйл явдлуудыг ингээд хөндлөнгөөс харахад заяа юу гэж ингэж харагдж байна гэхээр магадгүй ингээд тийм үү Европын зүүн бүс дээр Украин Оросын дай одоо 2 дахь жилдээ үргэлж ажиллаж байна. За тэгээ ойрох торондод газын зураас нөхцөл байдал ямар байгаа вэ? За тэгээ энэ тийм ингээд нөхцөл байдал маш ингээд тодорхойгүй байгаа үед Америкийн нэгдсэн улс дайны яамтай дайны яам нь 800 үнэтэй ингээд яг идэвхтэй үүргээ гүйцэтгэж байгаа өндөр дэд албан тушаалтай генерал адмиралуудтай бид дуудахад бэлэн бид батлан хамгаалах сайд одоо яаманда төсвийн зарцуулалт нь өндөр байгаа юу ч ихэд бэлэн гэдэг юм мессеж өгöd байгаа ч юм лөө. Би мэдгүй би нэг мэдгүй ш таха. Зүгээр тэгжл бодог. Тэгсэн мөртлөө нөгөө угаасаа тэгсэн мөртлөө одоо нөгөө санхүүжилтийн одоо нөгөө юунд хаагчихсан ш та нөгөө government shutdown буюу нөгөө санхүүжилтэн зогсох хэвээр. Хэрэв өнөөдөр 12 цагаас одоо битэрийг ямар нэм хатуусаад гарахад л тэнд баг нөгөө Америк нэгдсэн улсын засгийн газар зогсон байдалд орно гэсэн үг ш тэ. Тэгсэн мөртлөө одоо тэрбумаар нь одоо юугаа нэмнэ. Цэргийн санхүүжилтөд нэмнэ гэдээ яриад явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө бас яг нөгөө битсэн хүндлэх энэ ч нөгөө бодлого чинь ингээд явахгүй юм чи өөрөө ингээд нэг талдаа дайны байдал бэлэн гэсэн мөртөл нөгөө талдаа чиний санхүүжилт чинь зогсож байгаа биш үү гэсэн нэг тийм мессеж бас явж байна. Яг өнөөдөр жишээ нь яг тренд дээр түрүү US government shutdown буюу Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа зогсно гэдэг ийм ингээд үг ороод ирсэн байсан. Энэ бол зүгээр нэг тийм шин мэдээлэл биш. Өмнө нь ч ингэжсэн төсөв дээрээ ингээд тохиролцохгүй үед үйл ажиллагаа зогсдог яг ийм одоо журамтай гэх юм уу те ийм болохоор одоо би тэр мэдээллийг авсангүй ягаад тэгэхээр боодгүй шүрхий байна. Магадгүй яг өнөөдөр ингээд үйл явдал хаашаага яаж өрнөх юм маргаашийн трендээр ороод ирэх юм бол ярэ гэж бодоод өчигдрийн ярьсан давтагдах гэдсэн болохоор би трендээс авсангүй л те. Тэр харин авах нь угаасаа буруу болчиход байна. Яг тэгэхээр нэгдүгээр хаагаач үгүй ч. За хаачлаа гэхэд хэд хоног хаах юм бэ? Хаанч гэж ахаа бас ярихгүй шүү. Үйл ажиллагаа зогсон. Үйл ажиллагаа. Чи нөө төсөв буюу хөрөнгө оруулалтанд байхгүй болонгод яам агентлагуудын л үйл ажиллагаа зогсох гээд байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тий. За. За хоёлаа дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө за нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулах нь байна. Өнөөдөр Яманы мах халуун дээр нэвтрүүлэхдээ Skytel компани хамтран ажиллаж байна. Skytel-ийн машинта болдоо урамшууллаар хамтран ажиллаж байгаа юм байна. За би өөрөө Skytel-ийн хэрэглэгч. Тэгээ би энийг өнөөдөр харчаад окей. За одоо эфирлээ бид нар ч уцаа барьж орж ирэх одоо 20-той. Тийм болохоор гарч агаад надад ямархуу ирэх вэ нэг үзээд бас юмыг яаж мэдгүй машинтай болчих чинь билүү те. Эрхээ цуглуулад шинэхэн машин нэтлхүүрээ атгаараа, эрхээ цуглуулад шинэхэн машин нэтлхүүрээ атгаараа гэдэг урамшууллаараа хамтран ажиллаж байна. За тэгээд Skytel-ийн аль нэг үйлчлэгийг аваад урамшууллын эрхээ цуглуулад житур T1 машины эзэн болох мөн Mystery Box буюу одоо нууцлаг одоо хайрцагнаас төрөл бүрийн дижитал бэлэг болох Apple брендийн бэлэг мөн олон эрхийн бичгийн эзэн болох боломжтой. Би суглаанд айгүй тэмцэл азгүй. Тэгтээ юм биш өөхөө. Уучлаарай үгийн тал. Дараах үйлчлэг авсан хүн бүрд эрхэн цугдрах юм биш үү? Дараа урьдчилсан хосолсон төлбөрт үйлчлэгээний шинэ хэрэглэж болох урьдчилсан төлбөртөөс Монголдо дараа төлбөрт рүү Монголдо гэдэг дараа төлбөрт рүү шилжих. Монголдо гэдэг энэ дараа төлбөрт багцаа ахиулах. За мөн 7,000 төгрөг, 11,000 төгрөг, 14,000 төгрөг, 21,000 төгрөгийн дижитал карта дансаа цэнгээс нь
Өшөө бүр зүгээр төлбөрөө төлчихэд Харин тийм. Тэгээ би яг нөө mystery box гингөт би азгүйгээ яг сая мэдчихлээ л дээ. Төлбөрөдлөө би яг нэр эндээс нь юм хожсон юм л та. Тэр нь юу байсан бэхээр 24 цагийн хязгааргүй датал гэсэн. Машины ийм үсгэж байгаагүй заяа. За тэгээд магадгүй би азгүй байхад яг одоо машина барай явж байгаа скайтл хэрэглэдэг хүмүүсээс хацтай байх боломжтой. Ягаад тэгэхээр скайтл чи өмнө нь ч урамшуул зарлж байсан, өмнө нь ч хүмүүст машин бэлгэлжсэн. Тэгэхээр ингээд эзэн бол байгаад гэдэг. За тэгээд скайтл аппликейшнээрээ ороод эрхээ шалгах боломжтой. Тэгээд бас mystery box буюу нэг нууцлаг бокс дээр нэг эрхээ шалгая гэж дарангууд ингээд юу хожиж байгаа нь гарч ирээд тийм мессежээр ирж илээ л дээ. Тэгээд дижитал бэлэг, дата багц, эрхийн бичиг зэргийг авах боломжтой. Та Skytel үйлчлэгийг Skytel-ийн салбарууд бол Sky Kiosk, мөн Skytel app, веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой шүү гэж. Энд яг ер нь одоо цахим болцсон, бүх зүйл цахим болцсон тий. Баруун жилийн ойчрлол төлбөрөө төлдөг гэсэн тоцсныхаа мөнгө гэхдээ одоо бол тэгдэггүй хаа тий. Зөв болцсон баг тий. Мэдхгүй одоо хүмүүс яаж төлтгийг би мэдхгүй л. Би бол зүгээр төлбөрөө захимаар л төлдөг л дээ. Тэгээд өнөөдөр хамлуудын баярын мэд хүргэсэн болохоор ярьж байгаа шүү. Манай баг хайгуу хөвгөлтэй цог нэвтрүүлэх хөтөлбөр ингээд элэг би ингээд нөө сонсогчтой хүнд тэгэхэд инээдгүй шүү харин хаа. Харин тийм баха. Би бас яг санаа зов. Миний комментиг хараад одоо бол тэр санаа зовоолаа. За хүүшээ ямаан дээр багийг орцсон самарч ийн гэсэн юм. За энэ чинь цаг зургийн л асуудал. Яг одоо манай сонсогчд нөгөө нэг камер дээр харагдахгүй байгаа. Гэхдээ миний баруун гарталд нэг хүн сууж байгаа. Энэ хүн магадгүй миний өдөс харж суух бас өдөр ирж магадгүй байгаа шүү гэдгийг бас яг одоо бас хэлэхэд бол би бол таатай байна. Тийм. Тэгэхээр за Skytel компанитай одоо Skytel-ийн шинэ үйлчлэгийн талаар мэдээлэл авах бол Skytel-ийн эмэн болон Facebook дээр Skytel official гэж бичиж ороод мэдээллийг авах боломжтой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинтай болдоо урамшууллаараа Skytel хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя дараагийн мэдээлэл рүү орох байлаа. За одоо чиний хэлж. Үгүй таних шүү дээ. Айгу хурд буцаа шít. Таних. Нэрээ юу? Нэрээ. Бодол тоо. Ахмадын баярын мэд хүргээл бүр ингэж улам бүр зэнэгцүүлээд тах юм. Өмөрч нэг бүр өмөрөө. За хамт гэдгийг батлах гээд байгаа юм уу? За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Philippine Earthquakes гэдэг үгээр. За энэ болохоор Их Британд 20,000 хайлттай байсан. За Америкт байсан. За ер нь Орос хэл дээр би бас Оросын трендүүдийг ороход бол Орос хэл дээр бас ороод ирсэн байсан. За ер нь бол Филиппин улсад одоо өчтөр буюу орон нутгийн цагаар 22 цаг яг манайхтай цагийн зөрүүгүй явдаг 22 цагт 6.9 одоо магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. За яг энэ газар хөдлөлтийн улмаас Филиппиний хэд хэдэн хот болон за мужуудад онц байдал зарлаад байна. Тэгээд яг өглөөний цацагдж байгаа мэдээллээр амиа алдсан хүмүүсийн тоо намайг орж ирэхэд 19 байсан. Одоо ингээд харангууд амиа алдсан хүмүүсийн тоо 26 болоод нэмэгдсэн байна. Тэгэнгүүт 140 гаруй хүн гэмтэж бэртсэн гэдэг. Энд чинь нөгөө анхан шатны статистик мэдээ яваад байна л да. Яг одоогоор л одоо энэ амиа алдаг систем гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бол цаашдаа өсөх хандлагатай байгаад байна. За тэгээд яг одоо болохоор Бого гэдэг хот болон бусад одоо жижиг хот за манайхаар бол одоо сум тэ тосход бол бас яг энэ газар хөдлөлтөнд өртсөн барилга байшин нуурсан дэд бүтцэн ингээд зам талбай хагарцсан ийм мэдээлүүд нь цацагдж илээ. За яг одоо Cebu City буюу Филиппиний одоо хамгийн эртний хот гэж нэрлэгдэх 1 сая гаруй хүн амтай одоо анхны баг нийслэл нь байсан энэ хот болохоор яг одоо яг энэ одоо газар хөдлөлтийн төв цэг нь болсон гэдэг ийм мэдээлэл бол цацагдж байгаа. Тэгэхээр Филиппин ч өөрөө би зөв санаж байгаа бол Испани дарангуулал баг 330 гаруй жил болж исэн ийм улс байгаа. Тэнгүүд одоо Манилад хэдий төвтэй боловч Cebu City бол яг энэ улсын одоо түүх, соёл тийм уламжлал бүх юмны ингээд одоо төв цэг болсон энэ хот өөрөө ингээд газар хөдлөлтийн төв цэг болчоод байна. За Cebu City бол одооныгийн нийслэл Манила хотоос 500 гаруй километрийн зайтай болов гэж би бодоод байна л да. Тэгээд одоогоороо яг эргэн тойрон мэдээж газар хөдлөлт болонгууд за газар хөдлөлтийн дараах чичиргээ нэг хаана хэдэн километрийн зайтай хин хаана мэдрэгдэж гин гэж нэгдүгээрт үздэг. За дараагийн асуудал болохоор цунами үүсэх үү. Газрын гүнд хэдэн километрийн ингээ гүнт одоо газар хөдлөлтийн тэ энэ ингээд хаашаа ингээ нөлөөлөх боломжтой ингээ үздэг бол Америкийн нэгдсэн улсын газар зүй одоо геологийн тэ яг энэ газар хөдлөлтийг ингээ нөгөө одоо хэмждэг агентлагийн хувьд болохоор 10 км-ийн гүнд бол газар хөдөлсөн гэдэг яг ийм мэдээлэл бол байна. Гэхдээ газар хөдлөлтийн дараагийн чичиргээ бол айхтар тэгж цаашаага бол мэддэхгүй байна гэдэг ийм мэдээлэл л да. Би нэг түрүүний хайлт харахад
галтгуул дэлбэрсэн гэж юм яваад байсан уу? Үгүй юу, би буруу харсан уу? За би бол надтай бол тийм мэдээлэл таараагүй байна. Би яг одоо энэ нөгөө газар хөдлөлтийн мэдээллүүд яг шинжлэгдэд орж ирээд байгаа болохоор би BBC-гийн яг лайв буюу ингээд минут секундээр шинжлэгддэг яг энэ мэдээллийг хараа сууж. Тэгэхээр Cebu гэдэг дүнгээсээ ярьсан Cebu хотод Miss Asia Pacific буюу номхон талын орнуудын говьсгүй шалгаруулах тэмцээн болж байсан. За яг энэ тэмцээн бол газар хөдлөлтийн улмаас ингээд зогссон гэдэг мэдээлэл байна. За тэгээд цаашаа за Cebu хот бол ингээд одоо газар Cebu мууж энэ чинь одоо бас өөрийн гэсэн засаг захиргаатай мууж байгаа. Тэнгүүд бас энэ чинь нийслэл гээд хотоогоод шүү дээ. За Cebu мужи бол одоо яг газар хөдлөлтийн яг дараа онцгой байдал зарлаад байна. За нэмээд бас Bogo, San Remigio, Tapulue, Medellin гэдэг энэ хотууд нь бас газар хөдлөлтийн үеэр онцгой байдал зарлаад байгаа. Тэгээд яг энэ Cebu-гийн өөрийнх нь одоо амбан захирагч Pamela за энэ одоо нэр нь гарч ирэхгүй байна. Pamela гэдэг одоо эмэгтэй бол газар дээр нь очсон. Энэ Pamela Barry Quatro гэдэг эмэгтэй газар дээр нь очсон ажиллаж байгаа гэдэг мэдээлэл нь. Гэхдээ Филиппин хаа очиж яг ийм онцгой байдлын үед одоо дараагийн те аврах албаныхан одоо яг очих хүмүүсийн дотоодын нөөцн сайн байгаад байгаа юм байна. Яг газар хөдлөлтөнд дөртөөд гэмтэж бэртцсэн хүмүүст үзүүлэх тусламж нь харьцангуй хурдан байгаа юм болов уу гэсэн ийм мэдээлэл бол яг цацагдсан байгаа юм л да. Тэгээд би яг энэ мэдээлэл ингээд харчаад за би ингээд нөө энэ тэнд те хүний л ам болсон хойно хүн багын үүрэгдээсээ хүн баг гимтээсэл гэж боддог. Гэхдээ байгалийн гамшигын өмнө бид нар бол үнэхээр өчүүхэн жишээ нь өнгөрсөн 4 сард Мьянмарт болсон газар хөдлөлтийн дараагийн жижигэр Таиландд очоод Таиландд өндөр барилга нь нурсан байдаг. Яг ийм мэдээлэл нь бол цацагдчихсэн. Тэгэхээр энэ мэт байдлын дараа ингээд бид нар үнэхээр өчүүхэн болохоор яаж чадахгүй. Гэхдээ ингээд бахан үүрэгдээсээ гэдэг бол яахын аргагүй төрөөл сууж яадаг л та тийм. Яг үнэ тий. Яг байгалийн гамшигын одоо дэлхийн ямар ч улс орн ер нь хүч мөхсдөг шүү дээ тий. Яг би зүгээр нэг ер нь байгалийн гамшигын дараах тэр нэг онцгой байдлын газар ажиллаж байгаа нь ер нь улс их орны хэмжмээр ч юм шиг санагддаг байхгүй. Яг л тийм хүнд үед тулгарсан үед л онцгой байдлын хэр сайн ажиллаж байна вэ гэдэг нь тухайн улс орны засгийн газар ер нь хэр зэрэг одоо арт түмнийхээ төлөө үйл ажиллагаа явуулд юм бэ гэдгийг мэдрэх боломж гэж би хардаг байхгүй. Энэ бол бас миний нэг өнцөг онцгой байдлын ажиллагаа нь. Одоо яг би Монгол улсаа ярихгүй. За, окей, ойлголоо. Бүр яйдаа гэж чинь тахтай цаана. За, дараагийн мэдээлэл рүү оръё. За, яг тэгэл би нөгөө дараагийн мэдээ болохоор зэрэг Trump RX гэдэг мэдээг би уншиж байгаа л да. Товчхон да. 50,000 хүн одоо 50,000 юм одоо үзэлттэй байгаа одоогийн байдлаар. За, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Donald Trump Мегмар гарагт цагаан ордноос мэдээлэл хийсэн. Pfizer компанитай эмийн үнд бууруулах гэрээ байгуулснаа зарлаа гэж. За, Pfizer компани Medicaid тийм үү? Хөтөлбөрт болон хэрэглэгчтэй хамгийн хямд үнээр буюу бусад улс орнд санал болгодог хамгийн доод үнээр эмээ нийлүүлэхээр болжээ. За, Medicaid нь юу юм бэ? За энэ бол 1965 онд батлагдсан холбооны болон мууч улсын хамтарсан юм хөтөлбөр юм байна л да. Гэхдээ яг зүгээр энэ товчхондоо болохоор зөв Америк нэгдсэн засгийн газраас нөгөө орлого багтай, өндөр настай, хөлийн бэрхшээлтэй, жирэмсэн эмэгтэйчүүд бага насны хүүхдүүдтэй гэр бүлүүдэд эмнэлгийн зардаг нөгөө багасгаж өгдөг. Манайд бас энэ хөтөлбөр байдаг. Тийм үү? За. Мөн зарим эмийн үн 50-аас 100% хүртэл буурах бөгөөд зарим тохиолдолд түүнээс ч илүү хямдарна гэж Трамп хэлж байна л да. Трампын хэлснээр Америк нэгдсэн улс дэлхийн бусад улс орны эрүүл мэндийн зардлыг даах үе дуслаа гэсэн байна. Тэгэхээр яг энэ нөгөө Pfizer компани болохоор Америк нэгдсэн улсад 70 тэрбум $70 хөрөнгө оруулалт хийж эмийн үйлдвэрийн шинэ үйлдвэрүүд барих бөгөөд үүнийхээ хариуд 3 жилийн хугацаанд тарифын дарамтаас чөлөөлөгдөнө. За ингээ ямар ч байсан энэ Pfizer-ийн хувьд бол яг Трампын засгийн газрын өмнө ерөнхийдөө буулт хийж нэгсэн үг шүү дээ. Энэ өөрөө бол тийм үү. Тэгэхээр яагаад энэ Pfizer ч өөрөө бас Америкийн компани биш үү? Тийм, уг нь бол өөрөө Америкийн компани. Гэхдээ энэ яагаад ер нь ийм үйл ажиллагаа одоо гинтгийн эм рүү ингээд дайраад унсан бэ гэж би үзлээ л дээ. Тэгэхээр ер нь бол нөгөө Америк нөгөө Трампын ч үндсэн нөгөө засгийн газрын буюу Трампын өөрийнх нь үндсэн бодлого нөгөө MAGA буюу Америкийг дахин лаг болгох тийм одоо Америкийг дахин агуу болгосон компанид ажиллаад гарч ирсэн. Тэгээд протекционист бодлого буюу дотоодоо хамгаалаад дотоодоо л ингээд нөгөө дээш нь үсрэгнээ гаргаж ирнэ л гэдэг бодлого байгаа шүү дээ. Америк нэгдсэн улсын иргэд нь
эмийг бусад улс орн одоо яг Канад, Манад гэсэн одоо яг өөртөө ижил зэнтаны улс орнуудыг бодоод 3 дахь их үнээр юм авд юм байна л та. За. Тийм энэ яг олон жил одоо үргэлжилсэн юм байна. Тэгэхээр л яг энэ бүгдийг л одоо Америк нэгдсэн улсынхаа иргэдийн төлөө одоо Трампын бодлогын эхний хариу болгож Pfizer эмийнхээ үнийг болгож байна. Medicaid компани болохоор яасан гинэ? Би тань уучлаарай энэ нэг коммент нэр үнэхээр инээд төрчлээ. Намайг уучлаарай. Энэ Нара ETS яг ийм коммент яг шууд ороод ирлээ. Багигийн балаа инээд нь тасаад байгаа юм шүү. Инээхийг сонсож инээгээд байна. Ийм юм уншгаарч хүн инээд юм байна. Харин үгүй би амар ажил хийж байж хат чи ингээ инээсэн баггүй. За тэгэхээр яг энэ Pfizer компани энэ гол нэг Medicaid болон энэ Medicaid хөтөлбөрийг дэмжинэ гэсэн байна. Ийм нь бол хямдруулна гэсэн байна. За ингээд товчхондоо гэх юм бол манай гэд хэлчихлээ шүү. Трамп маань дахиад ялчлаа шүү. Бодлогын хувьд дахиад өөрийнхөө хийж чадна гэдгийг л харууллаа л энэ гэж хэлмээр байна. Яг Трампыг ингээд одоо ингээд те өдөр болгон те үнэхээр нэг шоуменшип буюу өөрөө үнэхээр entertainment байгаад байна л да. Хүмүүсийн анхаарлын төвд яаж орохоо тэр хүн ингээд барьчаад байна, мэдчихэд байна. Тэг ингээд медиа буюу хэвлэл мэдээллийн судсыг атгахчаад байна. Трамп тренд дээр ингээд 3 4 нэрээр ингээд ороод ирсэн байдаг. Тэнгүүт за энэ одоо ингээ уйлаг боллоо болио гэж 5 дахь руу норонгууд тэр 5 дахь хүний нэрний ард Трамп л явж идэг зэ. Яаж хийж байгаа л Трамп гараад ирдэг. Яг ингээд хин нэг ингээд гараад ирсэн чи сүүдэр нь Трамп байх шээ тэ. Түүхтэй. Гэхдээ яг нэг яг одоо магадгүй бид нар ингээд маш онцгой үед амьдарч байна тийм үү. Трамп ингээд бүх хүний ярианы сэдв болдог. Трамп тэр дэлхийн улс төрийг ингээд одоо тэ уур амьсгалын тодорхойлдог ийм үед бас амьдарч ин гэдэг маань өөрөө онцлог. Энэ гэрэл сар Пурнама битсэн байна. Яаж Дональд Трамп шиг өдөр бүр олонний анхааралд байх вэ? Би Дональд Трамп шиг өдөр бүр хүн бүрийн ярианы сэдв байхыг хүсэж байна гэж байна. Нэг хүсэх зүйл биш ах оо. Манай ах ч одоо багийнх маань байнгын ярианы сэдв байсан байгаа. Яна тэр багийнх ороогүй байсан ч Яна багийнхаас явдгүй. Тэр батлагч шиг сүүлийн үед бүр их батлагдаад байгаа. За. Дүүрэн их заяа аригийн баруун талд сууж байгаа хүн хин юм болдоо. Болдоо гэж хин юм болдоо гэхгүй. За дараагийн мэдээлэл рүү орох уу? За тэгье. За дараагийн мэдээлэл за Nicki Minaj, Cardi B гэдэг хоёр хүний нэр бол тренд дээр орж ирсэн. Гэхдээ Nicki Minaj гэдэг үгээрээ Америк нэгдсэн улсад 20 мянган хайлттай байна. За Nicki Minaj-ийн хувьд за яг одоо магадгүй машина барь явж байгаа хүн энэ ари хиний тухай яриад байна вэ гэж гайхах байх зарим хүмүүс мэдгүй шүү дээ. Чи мэддэг байх албатай биш. Жишээ нь би бол таныг бол мэдгүй л гэж бодож байгаа. Хард ууч. Миний энэ үгний алдсыг одоо энд бол одоо 2 хүн намайг шоолж байгаа шүү. Би энэ студ ганцхан арай шоолдог гэсэн өнөөдрөөс 2 хүн шоолж байгаа шүү. За ингээд яг одоо рэп хипхоп тийм үү одоо бид нар ч рэп дуучид гэх юм бол мэдэн тийм үү манай Монголд эмгтэй рэпүүд бас сүүлийн үед их хүч төрөн гараад ирсэн одоо охтууд бол бүсгүүчүүд бол байгаа. За тэгээд одоо тийм old school те I stop тэрний өмнөх даймбай их гэл зөндөө олон рэп хипхоп дуучид байдаг. За тэгэх юм бол Nicki Minaj, Cardi B хоёр бол одоо дэлхийн хэмжээний шоу бизнесийн ертөнцийн маш том эмэгтэй рэперүүд байгаа. За Nicki Minaj бол 2010-ад онд бол ингээ од болсон. Одоо энэ чинь 20 гаруй жил тэр шоу бизнесийн тогоон тийм үү болдог бол болтлол чанагдчихад байгаа ийм хүн л дээ. Тэгсэн чинь Cardi B бол 2017 он хавцаа байна уу? 15 ч гэж магадгүй шүү. Би баримжаагүй. Тэнгүүд гарч ирсэн. Ерөнхийдөө тогоондоо шинхэн одоо дуучин. Гэхдээ мань хоёр бол байнгын хэрүүл уруултай. За би бүр энийг бүр ингэ хараад энэ ингээ хоорондоо энэ хоёр ингээ үгсэн тохиролцоол муудалцаад байдаг. Ягаад тэр хүмүүсийн анхаарлын төвд оршмоор өстэй те. Тэгж би бодож яг би хардах хэрэгтэй л те. Магадгүй ч ихнээсээ муудалцдаг байх. Магадгүй те хөшигний ард тохироо эзэн сууж байдаг. Одоо тэгсэн чинь Nicki Minaj одоо дөнгөж хоёлаа яг ярьсан. Cardi B ингээд Stefan Diggs гэдэг Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин залуутай агирлэгч, жирэмсэн гэдгээр reality шоуны үеэр, ток шоуны үеэр зарлаа гэж ярьжсэн. Яг тухайн үедээ Am I the drama буюу би одоо энэ асуудал нь юм уу гэдэг цомгоо ингээд цэцэж байна гэдэг ярьжсэн шүү дээ. За тэгсэн чинь энэ цомог нь гарсан. Nicki Minaj дуугаа байсангүй. За ингээд юу энэ за юу гэж гөвсөн бэ цаатах чаа. Би тэгээд ингээд Nicki Minaj болохоор ингээд дуугаа байхгүй ингээд жон гэлээсэн юм байна л да. Энэ тэгээ одоодын хэрүүлч аягүй гоё ингээд үзүүштэй X дээр өрнөдөн гэж байна. Би одоо өнөөдөр Twitter нээ гэж бодож би зүгээр одын хэрүүл унших гэж нээж итэр тийм үү. Өнөө одон хэрүүл хоёрыг холоос хар гэдэг чаа. Хоёул Facebook-ээс таардаг. Би ингээд нэг алтны дээр гэдэг гуйл шарлаад байгаа шүү. Тэрнээс би нэг хэрүүл дуртай даач.
За. За тэгсэн чинь ингэж байгаа. За би нэг хоол Цааш гоцоод. чи юу гэсэн байна вэ? Nicki Minaj, Cardi B хоёр. Хоёулаа л хөрхөн хүүхнүүд байна л да. За дөнгөж нэг хэдхэн минутын өмнө арай өөр юм хэлээл нэг тэмдэг нэрмэр хэлээл сууж ирсэн. Харин буруцсан. За ингэсэн. За тэр нөгөө нэг одоо Nicki Minaj-ийн хувьд болохоор ингээд одоо жон гэл ороод ирсэн чинь нөгөө Cardi B нугасаа өөрийнхөө ингээ хариуг өгсөн өөхөхтэй гэж өгсөн бэхээр намайг санаа юу. Оо яа. Хөлийг минь үнс гэж хэлсэн. Би яг өөрийнх нь үгийг уншиж байгаа шүү. Би одоо USA Today комик хараа сууж л да. За тэгэл ингээл тэ өөрөө яг энэ тоглоомон дотор 16 жил болчоод байна. Зэрэг гарч ирсэн тэр хүүхнүүдтэйгээ өрсөлдөж нэрээ чадахгүй л дээ. Өөрөө хамгийн мян гэж хэлсэн. Би нэрээ тантай ингээ яриасаж гисэн те. Би ашиглаа. Би нөгөөдөг ашиглахаар шийдсэн. Хөлийг минь өнс. Яа, энэ баг өнөө багаас ч юм яана дээр яригдана. Одоо ч гоё хөхтэй боллоо. Баярлалаа Cardi B. За тэгээд 2018 он чинь Нью-Йоркийн одоо загварын 7 хоног дээр манай хоёр чинь баг зодтолтонгоо алдсан бүр ингээм амьдараа уулзсангуудаа. Тэгээд нөгөө яг тэр бичлэгийн ч би санаж магадгүй найруулагчид олдвол тэр бичлэг тавигдаж магадгүй. Яасан бэ гэхээр Cardi B шууд ингээл Nicki Minaj-ыг хараад ингээл буцлал уурлал. Тэгээд зодохгүй бол нөгөө самардах гад тэр чинь зодтолдох юм байхгүй. Эмгтээч чинь үстэй самарддаг нэг тийм зодооны хэм маягтай шүү дээ. Яг тэгэл дайрсан чинь би хамгаалагчд нь зогсоосон байдий. Тэгээ ер нь Nicki Minaj чи өөрөө ингээд рэпер дуучин болохоос өмнө тэр чинь нэг хипхоп ямар нэг шоу билээ нэг тийм нэг шоунд ороод яжсна зүгээр л төплөплөө тайлал хүний нүур ам руу зүгээр шууд зулах шидэл заяа. Тэгэл ингээл шууд ингээл зодтолтоход ер нь юмд л бэлэн байд юм билээ. Тэ би бодож яаж эргэн тойронд нэг тийм хүн байдгүй ингээ хаяа боддоо шүү. Тэгэхгүй би нөхө хорон хөхтэй болохоор хэдийнэ зодолцсон юм чи. Яг хоо манай хоёрын цуснд байгаа хуу тэр юу бол омогдлон зам бол. Тэгээ одоо яг энэ найруулагч ингээд зургийг яг одоо амар зөвөн зураг өгсөн байна. За Cardi B за дүүгээ юу гэсэн чи их чинь дугаа агараа гэдэг зураг шүү дээ. За яг нэг тэр одоо яг нэг ундрах ажиллаж байгаа болохоор яг энэ бичлэг олдно гэж би ч мэдсэн л дээ. Тэгээд яг ингээд одоо зодтолдох гээд байгаа бичлэгийн TMZ буюу оддын хов живийг бацдаг сайтаас орж ирсэн бичлэг ингээ байж гэн. За зодтолдох гээд энд одоо хүн амтан гар хөлийн барьсан. Энэ улаан даашинцтай бүсгүй бол би Cardi B л гэж одоо нөгөө дайрдагаараа тэгээд цааталт Nicki Minaj байх шиг байна. Ингээд бөөл олны хөлийн доор ийм хэрүүл болж илоо. Нэгэн ир шалгахыг оролдож байна. Тийм байна. За нэг ийм мэдээлэл байна. Ямар ч тач ингээд нөгөө нэг хипхоп ертөнцид бол одоо тий Kanye West бол ингээд тий би бол Kanye West-ийг үгээр ингээд урлагийг ингээд уралдаг хүн гэж боддог. Гэхдээ сүүлийн үед хийж байгаа мэдээллүүд нь бол гайгүй байгаа гэдэг тийм бодол төрүүлээд байдаг л да. Гэхдээ магадгүй бас олонний анхаарлын төвд оршмоор байгаа болохоор бодлогын чанартай хийж магадгүй гэж би хөвчлэн юмыг одоо ингэ хардаг болчиход байна л да. Тэгэхээр магадгүй энэ хоёр эмэгтэй бодлогын чанартай байж магадгүй зүгээр үннээсээ л ингээд анхны харцаар бие биедээ дургу байж магадгүй юутай ч ингээд хоорондоо бол DC-г бол X төр шидэлцэж байгаа юм байна. Тэгээ тэрний нас орж уншихтаа би их нэр төртөөгөр унших болно. Маш их таашаалтайгаар унших юм байна. Тэгэхээр яг манай хоёр хоорондоо аллергитэй л байж магадгүй юм байна л да. Тэг яг нөгөө Nicki Minaj бол миний үеийн сонсогчдын дуул яг сонсдог үеийн байсан үеийн Nicki Minaj би дуунтыг нь бол нэг 2-3 дуу мэдх юм байна. Cardi B-гээс л уучлаар сургаж байгаа. Cardi B ер нь аль аль нь л гоё сонсож штэ дуунуудтай л та. Тийм аа. Би бол Nicki Minaj мэднэ. Nicki Minaj Barbie Dreams гэдэг дуу их гоё дуу байдаг. Тэр нь болохоор нөгөө алдарт Notorious B.I.G буюу одоо Big зориулсан Big-ийн одоо ингээд дуугийг аваад орчин үед болгоод тэгснэ RIP to B.I.G гэдэг нөгөө нэг Big-тэй ингээд нөгөө одоо амар амгалан күсэ гэж хэлэнгүүтээ бүх тэр одоо орчин үед байгаа хипхоп дуучдыг дийслээ наадын тэр бүр супер дуу байдаг шүү дээ. Тэрнийг бас нэг магадгүй ингээд нөгөө нэг яг тэр дууг сонсож байгаагүй хүн байх юм бол сонсож үзэл супер дийст бол та. Тэгэхээр тоглоомоор дийсэлтэй. Нэг жижигхэн боёо гэдэг шиг хэлж байна. За дараагийн мэдээлэл рүү ойлоорой. За. Дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулна. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань Minute Maid дундаа хамтран ажиллаж байна. За манай багийнх одоо ууж үзүүлнэ. Энэ хооронд нь би Minute Maid брендийн надад алимны шүүс болон тоорын шүүс байна. Би энэ түрүүний хамтран ажиллах байгууллага дээр алимын нуусан. Өнөөдөр тоорын нууж үзэхээр шийдлээ. За. За Монголын хэрэглэгчдэд зориулаад Цоошин Minute Maid Nectar брендийн juice-ийг бол танилцуулж байна. Тэгэхээр өдөр тутмын эрүүл амьдралын хэм маягт нийцсэн амтлаг мөн амин димэр баялаг өндөр juice-ний агуулмжтай Nectar juice гэдгээр онцлог. Магадгүй яг дэлгүүрт өнөөдөр заргаж байгаа ундаа бид нар дэлгүүрээс ундаа аваад уугаа сурцсан байдаг. Тэр ундааны хажууд энэ juice жаахан өөр амттай. Энэ нөгөө нэг juice-ных нь орцсон их байгаа даа л та. За тэгээд 3 төрлийн ундаа нь амтнаас хамаарат өөр амин димтэй яг багийнх битгаар хэлсэнчлэн би бол энэ
дуртаагаараа жүржин бариа суужин та жүрж алим тоор гэсэн 3 төрөлтэй. За тоортой минут мэй дундаа чинь витамин E-ийн хэрэгцээг бүрэн хангана. За бүр хамаагүй зүйлхэн хамттай байна. За Одоо би нэг түрүүнийхтэр аль нь уужсан те. Аль нь болохоор арай жоохон энийг одоо жоохон арай ширүү хамттай байсан байна. Тэгээд энэ нөгөө 100% гэсэн байгаа шүү дээ. Энэ болохоор 100% жуус биш шүү. Энэ нөгөө витаминийх нь хэмжээнд 100% гэж хэлж байгаа. Би витамин E чинь 100% байгаа шүү гэсэн утгатай юм байна шүү. Алимтай ундаа витамин С-тэй бол жүржтэй ундаа мөн ялгаагүй витамин С-тэй. Тэгэхээр 300 мг савлгаатай буюу яг одоо бит хоёрын барьж байгаа энэ савлгаатай ундааг уух юм бол тухайн өдрийн авах шаардлагатай витамин С, Е-г 100% хангах боломжтой гэдэг. Тэгэхээр дэлгүүрт ороод тэр их одоо нялуу амттай жих хэрэгтэй ундаа ууж хахаар витамин С, Е-гийнхаа хэрэгцээг хангаад байвал ядаж нэг сэтгэлийн амар амгалан юм да тий. Яг үнэ. Тийм. За тэгээд 300 мг жижиг савлгаанаас гадна гэр бүлээрээ хамт хэрэглэж өгөх боломжтой 1 литрийн том савлгаатай би бүр жүржинд бүр охиндоо зохиж гаргадаг гэдэг нь хэлээгүй юу. Энэ үнэхээр надад анх гарч ирээл нөгөө анхны харцаар таалагдсан юм л та. Энийг нөгөө анжгаа айгуу гой товчхон бөгөөд айгуу гой хэлсэн. За та нөгөө зочид буудалд буух үед нөгөө өглөөний нөгөө нэг гоё жимснүүд үздэг шүү дээ. Яг тэрний амттай адилхан юм байлээ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө гадаадын зочид буудлууд бунгууд өглөөний цайн дээр ялч жимсний жуус өгөөд байдаг шүү дээ. Үнгүй байдаг. За тэгээд витамин С, Е-гийн хэрэгцээг бол 100% хангана. Өдрийн хэрэгцээг шүү 300 мг-ыг уухад. За тэгээд 1 литртэйг нь гурлаа хуугаад уух юм бол тусдаа бас хэрэгцээгээ хангацчих нь байна. За дэлхийн чанарыг Монгол хэрэглэгчдэд ойртуулсан энэхүү шинэ жуус нь зөвхөн монголчуудын амтлах мэдрэмжинд зориулаад үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой байгаа. За хаанаас авах байхаа? За өөрийн ойрт байрлах сүлжээ дэлгүүр супермаркет болон CUGS хоринтой салбаруудаас худалдаа авах боломжтой буюу хаан ч явж исэн өөрийн чинь хажуу дэлгүүр лагуул тэрэн дотор минут мэй байгаа. За манай гэрийн дотолд Марз гэдэг дэлгүүрээд байсан. За манай гэрээ урталт Цахиур гэдэг дэлгүүр байсан. Гэрийн арталт Эхорд гэдэг дэлгүүр байсан. Тэгэхээр хаасаагүй л байгаа. Тэгэхээр минут мэйдийг одоо өнөөдөр ундаа авч умар санагдах юм бол магадгүй аваад амтлаад үзээрэй тий. Их дэлгүүрт байсан, CU-д байсан, E-Mart-д байсан, Орбикт байсан. Яг нөгөө нэг хөрөнгийнхөө хэмжээгээр хойлоо дэлгүүр яриад байна. Зориуд. Өөргөө бүгд шидэж байгаа юм. Ордог том дэлгүүрд Шангрилад байсан. Тэгээ дундаа CU гэж байгаа. Би тэр CU-мээр орохгүй. Марзаа. CU-гөр байн гордгоо багийнхаар кофе авч удаа шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар минут мэй дундаа маань шинэхэн үйлдвэрлэсэн жүрж тоор алюминий жуусаараа хамтран ажиллаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За тэгье. Би чиний мэдээллийг илүү гой сонирхолтой байх болоо гэж бодоод байна л та. Гэхдээ би өөрийнхөө богинохон хэлчихэд за энэ харда та өөрийнхөө мэдээллийг богинохон хүргээд үргэлжлүүлээд за таны мэдээлэлээс өмнө би нөгөө ертөнцийн хамгийн хүсэмжит том сэтгэлтэй эмэгтэй талаар мэдээллийг хүргэх гээд бариад авсан байна. Яг өөрийнхөө нэрээр тренд дээр орж ирсэн. Яг түрүү намаа харахад энэ бүсгүй маань Америкийн нэгдсэн улсад 10,000 хайлттай нэлээд дээгүүр явж исэн. Яванда яг дээшээ нэлээд дээшлэх хандлагатай байлаа. Магадгүй орой 100,000 олох ч юм уу би хэлж мэдэхгүй байна. Энэ эмэгтэй мэдээллийг би төрөл өргөчих үү? За тэгээ Сидней Свини гэдэг одоо яг Яманы халуун дээр нэвтрүүлэг маань өнгөрсөн уран бүтээлийн жилд hot topics байхасаа л энэ эмэгтэйг ярьж гэлсэн. Ягаад тэгэхээр одоо юу гэдэг чи Камерон Диазын үе, Жулия Робертсын үетэй яг нэг Холливуудын ингээд яг тухайн цаг үе дээр супер байсан ингээд хамгийн гоё хүүхнүүд гэлтэй хүсэмжит хүүхнүүд ингээд гараад ирсэн бол яг одоо Америкт романтик кинематографийн киног хэн базж чинь Сидней Свини базж чинь. За тэгээд Сидней Свини маань өөрөө маш том сэтгэлтэй гэдгээр алдартай. За одоо багийн ах маань одоо ингээд яг сэтгэл хараасаа уулга алдаг шиг боллоо. Ямар гоё сэтгэлтэй. За тэгээд манай сонсогчд бол Сидней Свинигийн сэтгэлийг бол маш сайн мэднэ. За яагаад энэ том сэтгэлийг ингэж онцолдог вэ гэхээр 100 кг жинтэй хүн том сэтгэлтэй байх бол өөр хэрэг. 50 кг жинтэй хүн том сэтгэлтэй байх чинь бүр өөр хэрэг байхгүй тийм. Тэгэхээр ялтчгүй ингээд өөрийнх нь натурал ямар нэгэн тэ гадаад ингээд одоо орц найрлаггүйгээр том сэтгэлтэй байгаа энэ бүсгүй бол сүүлийн үе Холливуд яг супер одуулаад байгаа. За тэгэх юм бол 28 настай бүсгийн хувьд 44 настай залуутай болцоод байгаа. Жухам халуухан байгаа гэдэг мэдээлэл бол ороод ирлээ. За 44 настай залуугийн нэрийг Скутер Браун гэж хэлвэл бид нар мэдгүй. Стайл залуу юм. Сая чин үннээсээ хэлсэн. Атаарч байна. За Скутер Браун гэдэг нэр нь гэх юм бол мэдгүй. Гэхдээ Justin Bieber-ыг урлагт гаргаж ирсэн менежер гэх юм бол тэр залуу юу гэдэг нэг ядаж хүний таньдаг маань тэр хүнийг баримжаалдах боломжтой л да. Тийм тэгэхээр одоо Канадын супер од дуучин Justin Bieber-ыг Скутер Браун гэдэг энэ залуу гаргаж ирээ. За Justin Bieber
Bieber энэ хоёр маань бас нэлээд олон жил хамтран ажиллаа. За сүүлд 2023 он Justin Bieber чинь төлөвлөсөн байсан аялын тоглолтод оргүйгээсээ болоод энэ чинь санхүүгийн асуудалд ороод хоорондоо муудалцаа. Тэр чинь би зөв санаж байвал за 30-аас 50 сая долларын л нэг мөнгө төгрөгийн асуудал яригдсан байдیں۔ За тэгээд яг одоо ингээд засаж байгаа мэдээлэлээр Sydney FC-ний бол өөрөөсөө одоо 16 ахын залуутай их жаргалтай байгаа гэж байна. За тэгээд 6 сард болсон одоо Amazon-ы алдар Jeff Bezos, түүний эхнэр Lauren Sanchez хоёрын хуримд чухам оролцсон гэж байна. За тэгээд дотоод их сурвалжийн мэдээлэл гэдэг энэ People.com дээр бичсэн бай. За дотоод их сурвалжийн мэдээлж байгаагаар Jeff Bezos-ийн хуримн дээр эр хүүстэй хүн болгон Sydney FC-ний рүү гээд ханд шидсэн хайсан баг араас нь гүйсэн гэд гівчиг тэнд скутер браун л гүгээгүй гинэ. Энэ магадгүй шипи те. Ингээд араас нь гүйхгүй байгаадах юм бол магадгүй те ингээд ертөнцийн хамгийн хүсэмжит бүсгүй араас чинь гүйж магадгүй шүү те. Тийм байна. За би тэр 80 наргыг авнаа. Таад яах ч. Бурхан минь. Тэд борлогчод одоо юм яриад те. Би одоо их сонсож байгаа юу та? Ийм юм яриас үжи шүү. За ингээд скутер Брауны үед Sydney FC-тэй бол одоо яг тэр нөгөө 6 сард яг тэр хормон дээр ингээд энэ орчин зузарсан юм шүү, сүжигдсэн юм шүү гэдэг байгаа боломж үгүй юм байна. Өмнө нь бол уулзчихсан. Тэгээд яг одоо жишээ нь одоо Labor Day гэж яриад байдаг хөдөлмөрийн өдөр гэдэг 9 сарын эхний 7 хоногийн даваа гараг гэлөө тэ. Тэр өдрүүдийг бас ингээд хамтдаа их гоё өнгөрүүлсэн. Ер нь бол яг нэг тийм бие бинийгээ олцоод байна гэж нэг тийм мэдээлэл нь яг энэ People.com дээр гарцсан байна. Гэхдээ Scooter Brown-ы ингээд бас Scooter Brown-ын дотоод их сурвалж нь юу гэж мэдээлсэн бэ гэхээр Sydney FC-ний бол үнэхээр сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэл нь жигэн сэтгэл шүү дээ. Одоо жигэн сэтгэл. Сайхан сэтгэлтэй их зөөлөн, тайван ийм эмхтэй. Тийм болохоор Scooter бол ингээд яг энэ эмхтэйд ингээд яг ингээд үнэн сэтгэлээсээ хандж байгаа шүү гэсэн ийм мэдээлэл бол байна. Окей. За, таны мэдээллийг хоёул галс сонсч. За минийх богинохон бөгөөд бас жоох уйдахтай гэж магадгүй шүү хүмүүсээ. За, Nvidia-гийн дэмжлэгтэй CoreWeave компанийн хувьцаа өнөөдөр огцон өслөө. За мэдээж Nvidia бол нөгөө компьютерийн тарих буюу чип хийдэг компани шүү дээ. За тэдний бүтээсэн буюу нөгөө GPU буюу одоо график боловсруулах одоо картаар тоглоомын зүсэг гайхалтай харагдуулдаг ийм зүйлийг хийдэг компани шүү дээ, тийм үү? Nvidia ч юм бол Америкийн компани, Америкт төвтэй. За, ингээд Nvidia-гийн дэмжлэгтэй хиймэл оюун ухааны дата төвийн үйлчлэгээ үзүүлэгч CoreWeave компани Meta Platforms-тай 14.2 тэрбум $ын хүртэл үнэлгээтэй гэрээ байгуулсны дараа хувьцааны ханш нь мегмар гарагт маш огцом өссөн байна шүү. За, яг хөө би одоо нөгөө ер нь л одоо Яманы мах халуун дээр гэдэг энэ нэвтрүүлэгт ингээд нөгөө Оросоор байгаа л яг би хувьцааны тухайх яриад байгаа. Миний бас яг годны хувьцааг миний нөгөө хувьцааны дээр нэг тойроод яваад байгаа нөгөө хиймэл оюун ухаан чип хоёрыг л тойроод яваад байгаа тий. Тэгэхээр ер нь бол цаашдаа бидний амьдралын хандлага маш их өөрчлөгдөх төр ирчээд байна гэдэг би одоо яг энэ хувьцаа яриад байгаа мөртлөө нөгөө талд ийм үнцэг яваад байгаа байхгүй. Одоо бид нар удахгүй бараг годомжин тааралтаа болох бах. Бүгд нүдний шидлээ зүгээд гэртээ байгаад одоо нөгөө метаверсийн нөгөө шилнүүд байгаа шүү дээ. VR буюу виртуал орчин бий болгодог. Энэ нүдний шидлийг зүгээд магадгүй бид нэр телевизээс утахгүй саадах байх. Ер нь бол бидний амьдралын чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Маш их юм өөрчлөгдөн тий. Одоо тэгээ хамгийн гол нь нөгөө хиймэл оюун ухаанд зориулсан хөрөнгө оруулалт бүр хэдэн зуун тэрбумаар шийдэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр чи удахгүй хиймэл оюун ухаан бол таны ажлыг өмнөөс чи хийж эхэлнэ гэсэн үг. Яг энэтэй холбогдуулаад бас богинохон маш газ хэлчихэд Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн судалгаагаар ер нь одоо дараа хэн ажлын байртай болох вэ гэхээр хиймэл оюун ухаантай хибрид байдлаар ажиллаж чадж байгаа хүн л дараагийн 100-д тэргүүлэгч байж чадна шүү гэж хэлсэн байгаа шүү. За энийг хэлээд мэдээгээ дуусгая. За доллар багийн ах маань бол алсын хараатаагаар яг энэ мэдээллийг хүргээд байгаа. Цаашид бол хиймэл оюун ухаан ноёл нь миний ажлыг хиймэл оюун ухаанаар солино л гэдэг байгаа. Ерөнхийдөө бол. За Улаанбаатар хотод 10 цаг 54 минут болсноор тис халцгаа ураатаагаар танд хүрдэг Яманы мах халуун дээр нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Радиогийн 2 дугаар студид доллар багийн болон аш муутай айрынар за хөтлөгчөөр ундрах ажилласан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар минут мэй дундаа болон мөн Skytel машинтай болдоо урамшууллаараа Skytel хамтран ажиллалаа. За баярлалаа багийнхаа сонирхолтой байлаа. За сонирхолтой байлаа. За сонсогчдаа үргэлжлүүлээд хөтлөгч Анжигагийн хөтлөн хүргэдэг хөгжимтүүд нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсороо. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3